За, их хурлын гишүүдтэй энэ өдрийн мэндийг хүргье. Энэ үндсэн хуулийн дунд шатны суудлын дүгнэлтийг хүлээж авах ёстой гэж бодож байгаа. За, дөрөв номын жимийн гишүүнээс хэлж байна. Ялангуяа тэр 5-1-ийг одоо хүлээж авахгүй бол болохгүй. Энэ яг хүний эрхтэй холбоотой асар том асуудлыг хөнддөг. Сонгуул болдог. Сонгуул болохоор тухайн нөхцөл байдал ирэх барьж байгаа нам нь ямар нэгэн байдлаар одоо шахалт хаалт хийж байгаа зөвхөн өөрийгөө таниулах ийм үйл ажиллагаа явуулдаг. Ялангуяа 2020 оны сонгуул дээр бол энэ бол бүр илт явсан шүү дээ. Ковидын үе гэж байгаа их хурлын гишүүд нь бүрийн эрхийнхээ өрөөнд очиод иргэдтэйгээ уулзаад болоод идэг. За нөгөө сөрөг хүчнээс явж байгаа юм уу тэр шинээр нэр дэвшигч байгаа бие даагч нар бусад намаас нэр дэвшиж байгаа хүмүүст ямар ч боломжгүй болго хаачдаг. Дээрээс нь төрийн бүтцээ ашигладаг. Их хурлын гэдэг одоо гишүүн гэдэг ийм бүрийн эрхээрээ далаалгаж төрийн албаагч нартай нийлж иргэдийг олноор нь цуглуулж уулздаг. За ийм бол үнэхээр хавтгаардаг. Тэгэхээр энэ үндсэн хуулийн дунд шатны суудлын дүгнэлт бол үнэхээр бодиттой их хурл хүлээж авах хэрэгтэй гэж харж байгаа. Ер нь цаашдаа ч гэсэн үндсэн хуулийн дээр заасан энэ хүний эрхийнхаа зүйл заалтуудыг манай их хурлын гишүүд бас нэлээд сайн тогтож уншиж байхгүй бол тэр сонгогдох эрхэнд бол жил одоо 4 жил болдог сонгуул болгоноор халддаг шүү. Ялангуяа залуучуудад тэр эмэгтэйчүүдэд за тэр тухайн салбараараа мэрэгчсэн байгаа мэрэгчлэтнүүдэд ингэ сонгогдох эрхийг боогод хаачдаг. Яах чарга байхгүй. Яваад очдог алхаад өөрийгөө танилцуулах гэж явдаг. За их хурлын гишүүд нь би гишүүн гэдэг бүрийн эрхээрээ далаалгаад төрийн бүтцийг ашиглаад уулзалтуудыг хийж өөрийгөө таниулж илүү даваа байдлыг илүү эрхийг эдэлдэг. Тэгэхээр их хурлын гишүүдтэй үндсэн хуулийн зэцийн дүгнэлтийг бас хүлээж авах ёстой. Энэ дээр бас байр сууриа ялангуяа конопо дарах ёстой гэдэг байр суурийг илэрхийлж байна. За баярлалаа.